Traders.com Монголын хамгийн анхны хөрөнгөний биржийн аккаунтыг бэлдэх онлайн төв. Hey, сайн бацгаана уу? Tesla Traders, Mongolian Warrior Traders Group-ийн зүгээс та бүгдд энэ өдрийн мэндийг хүргэж байна. За тэгээ өнөөдөр бол та бүхэндээ зураглал хэрхэн унших вэ хэмээх энэхүү хичээлийг хүргэж байна. За ингээд энэ зурган дээр харж байгаагаар би урд нь ярьжсэн бомбор гэдээ ярьжсэн санаж байна те. Тиймээс энэ бол одоо зурган дээр харьцсан байгаа энэ зураглалын хэлбэр нь бол candlestick гэдэг төрлөө байгаа. Энэ candlestick гэдэг лааны зураглал гэсэн үг л дээ. Энэ candlestick pattern бол ер нь дэлхийн хөрөнгөний зах зээл дээр оролцож байгаа хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг юм классик загварын зураглал юм. Мөн үүнээс гадна олон төрөл байгаа. Жишээ нь line, heel, bars, renko тэгэл айгүй олон янзаар уншиж болно. Хүн болгон өөртөө тохируулаад алиг нь илүү төхөмтөө өөрөө хүлээж авч ойлгож чадхаараа тэргүүрээ тохируулаад уншиж болно. За дэлгэцийн 100 гарталд одоо та бүхэн харж байна өсөлтийг илэрхийлж байгаа бух маркет буюу bull market. Энэ нь бол ногоон өнгөөр тэмдэглэгдэнэ. Дэлгэцийн баруун талд бол уналт бавга маркет буюу bear market улаан өнгөөр тэмдэглэгдэж явдаг. Одоо жишээ нь Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод Wall Street дээр юм бух байдаг те. Энэ бух бол ногоон өнгөний өсөлтийг биелэгдэж байгаа ийм бухан шүү байдаг. За тэгээд одоо ингээд харах юм бол энэ одоо яаж унших вэ талаар ингээд танилцуулъя. Би мэдээж одоо монгол хэлтэй юу байдгүй юм платформод янз бүрийн зүйл байдгүй учраас зүгээр яг англи дээр нь монголоор тайлбарлаа явчих. За одоо ингээд ногоон candle-аас эхлэе. Одоо та бүгдийг харж байгаа high гэдэг 100 гарталд оршиж байгаа энэ high гэдэг нь бол тухайн өдөр, тухайн минут, тухайн цаг, жил, 7 хоног тий энэ бүх хугацааны ямар ч хугацаагаар нь харьцаж болно. Энэ нэг хугацааг одоо нэг өдрөгээ аваад үзэхэд тухайн өдрийнхөө хамгийн дээр хүрсэн үнэ гэсэн үг. High гэдэг нь хүрсэн үнэ гэсэн үг. Тэгтээ дэрэн дээр нь тогтоогүй. Одоо body буюу их бие гэж оршиж байгаа энэ ном ногоон өнгөтэй энэ дотор нь бол тухайн өдрийнх нь нийт перцентажийг илэрхийлж гаргана. Low гэдэг нь тухайн өдрийнхөө хамгийн доод үнэ гэсэн үг. Одоо жишээ нь 10 дээрээс онгоосон болвол доошоогоо 950 хүрээд дээшээгээ 1050 хүрээд 1050-ыг нь болохоор high, 950-ыг нь болохоор low. Тэгээд яг энэ 10 дээрээс онгоогоод одоо энэ дээрээс ингэж яагаад хамгийн их хэлбэлцэл оршиж байгаа тэр хэсгийг энэ ногоон өнгөөр нь тэмдэглэж байна гэсэн үг. За тэгээд энэ open гэдэг тийм мэдээж ногоон өнгөтэй учраас өсөлтийг ингэж бэлэгдэж байгаа. Тийм учраас энэ доороос open гэдэг энэ хэсгээс онгоогоод хаагдахтаа тэр дээдлийн ногоон хэсэг дээр төгссөн байна. За 100 гарталтай болохоор улаан тийм мэдээж энэ бол body энэ бол уналтыг илэрхийлж байгаа. Мэдээж унаж унсан гэсэн учраас дээрээс онгоогоод доошоогоо хаагдсан гэсэн үг. High гэдэг нь тухайн өдрийнхөө тухайн минутынхаа ямар ч харах арга барилаа өөрсдөө та бүхэн тохируулж харчиж болно. High гэдэг нь тухайн цаг үеийн хамгийн дээд үн хүрсэн үзүүлэлт. Low, weak гэдэг нь доор нь орж байгаа хамгийн доод үн хүрсэн үзүүлэлт. Тэгээ энэ weak гэж бичсэн байгаа. Одоо чинь улаан candle дээр хүмүүс унгаах гэж маш ихээр оролцсон учраас энэ шил бүссэн байгаа юм. Лаан дээр чинь доошоо энэ хар нарийн хурц зураас гэсэн үг. Энэ нь юу вэ гэхээр хамгийн хөдөлгөөн оршиж байсан ийм хэсэг гэсэн үг. За тэгээд лааны зураглалыг бол ерөнхийдөө ингээд 3 түвшнээр 5 түвшнээр харчиж болно. Янз бүрээр одоо илэрхийлж болно. Дээрээ шилбэтэй, доороо шилбэтэй, эсвэл нэмэх тэмдэг шиг тийм ээ. Янз бүрээр. Тэгэхээр энийг бол минутаар та бүхэн харчиж болно. 5 минутаар, 10 минутаар, 15 минут, 1 цагаар, 5 цагаар ер нь өөрийнхөө сонгосон бүх хэлбэрээр харчиж болно. За одоо ингээд илүү тодорхойлох үднээс монголоор ингээд хийж байна. Их бие мэдээж яг энэ тухайн хөдөлгөөн оршиж байгаа энэ хэсэг тийм ээ. Тэгээд дээд үн гэдэг нь дээдлийн шил. Доод үн гэхээр энэ доотлын шил. Тэр weak гэдэг ярьжсэн юм чи хөдөлгөөн хамгийн их явагдсан тэр хэсэг. Энэ бол өсөлттэй зүйлээс учраас дээшээгээ чиглэсэн хөдөлгөөн хамгийн их явагдсан хэсэг нь байгаа. Доошоо унж байгаа учраас хүмүүс унгаах гэж оролцсон байх гэсэн. За тэгээд ла гэдэг энэ зүйлийг яагаад ингэж тайлбарлаж ярьж байна гэхээр энэ бол айгүй их унших арга барил бүх зүйл дээр айгүй ойлгомжтой байдаг. Хүнд ойлгоход маш хэлбэр. Одоо жишээ нь энэ эхний зурган дээр харж very bullish гэхээр доороо шилбүү, дээрээ шилбүү зүгээр доороос нь тэр чигээр өссөөр байгаа л хаагдсан ийм бүтэн зураглал байна тийм үү.
За энэнийхэн дараа болохоор доороос нь эхлээд дээшээгээ тэр дээд үндэ өвчээд тэрнээс жоохон доошоо унаад тэгсэн мөртлөө доороос нь эхэлсэн учраас яг өсөлтийг хадгалж 100% өсчөөд 75% өсөлтөөр ингэж хаагдсан гэсэн үг. Дараагийнх нь болохоор одоо жишээ нь 100% өсчөөд 35% өсөлт дээр ч юм уу хаагдсан гэсэн үг. За тэгээд энэ зураглуудын хэлбэрээр одоо та бүхэн ингээд дараалцсан байгааг харж байна. Аль ч талаас нь ингээ уншсан те. Буул талаас нь ч уншсан, бээр, уналтын талаас нь ч уншсан зургнууд ерөөсөө ийм 5 хэлбэртэл ангилагдчихж байгаа юм л да энэ лаанууд нь. Тэгэхээр ерөөсөө өөртөө тохируулаад уншиж болно. Одоо дээшээгээ шилбэгтэй доошоо шилбэгтэй хамгийн голд нь байгаа энэ нэг нэмэг тэмдэг шиг зүйл бол дээшээгөөш нэг будаад доошоогоош нэг будаад яг хаагдахтаа тэр дунтлынх нь хар зураасан дээр ингээд тогтоо хаагдсан. Хашааж явж магадгүй natural те. Савлгаа хашааж явж магадгүй гэсэн үг. За ингээд bearish гэдэг нь яг адилхан. За энэ хүү бичлэг дээр болохоор одоо илүү тодорхойлгоё. Тодорхойлох үүднээс Apple компани нэг өдрийн зураглалаар нь одоо ингээд харж байна. Нэг одоо лаа гэдэг нь нэг өдөр гэсэн үг. Та бүхэн тэгж ойлгох хэрэгтэй. Яг адилхан харагдаж байгаа шүү дээ. За одоо тэгээд ямар ч тохиргоо хийгээд ингээд харчиж болно. Миний ашиглаж байгаа платформ бол TradingView гэдэг аппликейшн байгаа. Энэхүү аппликейшнийг бол осор олон сая хүн хэрэглэдэг. Энэ бол ер нь маш сайн ийм чарт унших зорилттой платформ төдийгүй доторх маш олон хүмүүсийн форум, саналууд, зураглалууд, гаргаж байгаа тайлбар гэх мэт олон мэдээллийн дотор агуулгадж байдаг. Одоо би ингээд минутыг 15 минутаар тавиад ингээд шилжүүлсэн байгаа. Та бүхэн доор гарч ирж байгаа зургийг одоо сая харж байгаа. Одоо жишээ нь 12 сарын 24 2020 оны тэгэл 15 минутаар явж байгаа тийм үү. За одоо нэг цагаар нь тавья. Нэг цагаар нь тавьсан ч гэсэн нэг цагийнхан зураг гэсэн. Тухайн цаг үедээ нэг цагийн дотор яг ийм дүрслэлийг бий болгож байна гэсэн үг. Десембер 22, Десембер 23, 24 тийм үү. За тэгээд ингээд томруулж жижигрүүл яаж шаарч болно. Эднүсийг одоо нэг өдөр болонгууд энэ жижиг лаанууд маань нийлээл нэг том лаа болчихно. Задлангуут тодорхойлолт нь яаж угаас амраад адилхан лаанууд төвшөнд угаагдаж явчихна гэсэн үг. Тэгээд үүн дотор TradingView гэдэг юм дотор маань бол indicators одоо indicator гэдэг нь болохоор янз бүрийн зүйлээр ингээд тодорхойлогдож дагаж ирдэг юм төлөвлөд байгаа. Унших арга барилттай нэмэр болох үднээс мөн өдний хүртэл асарч гэж ер нь айгүй олон жилийн stock market-ийн зураг арга барил нь айгүй олон жил ингэж хийгдэж явсан зүйл учраас үн тохирсон маш олон нэмэлт юм indicators гэдэг нь одоо энэ үзүүлэлтийг илэрхийлэх юм зүйлүүд байна л да. Одоо жишээ нь 20 өдрийнхэн дунджийг нь ч юм уу энэ одоо юм дотор оруулаад ингээд тавьчихдаг. Тэгээд одоо янз бүрийн маш олон зүйл байгаа. Тэгээд энэ дээр өөрсөндөө тохирсон ингээд зураг зурна. Одоо нэгсэндээ цагаан цаасан дээр байх юм бол тухайн лагийг ингээд тавьсан байгаа шүү дээ. Энэ дээр нэр хөдөлгөөнийхэн жиг зүг чигийн зүг тодорхойлохын тулд өөрсөндөө тооруулаад ингээд зураг зурна гэсэн үг. Одоо чинь Apple компани яагаад ингээд стокийг сонгож авсан бэ гэхээр Apple компани бол дэлхийн market cap-ийн хэмжээгээр дэлхийд 3 төрж байгаа Aramco, Microsoft, тэгээ Apple-ийг хүмүүс хамгийн их мэддэг учраас ингээд оруулж байгаа. За тэгээд өөрсдөө ямар зургийг яаж уншихаасаа хамаарат яг тухайн хэсгийгээ сонгож аваад одоо чинь 16-наас 27-ны хооронд ч юм ингээд сонгож аваад энэ зургийг дээр анализ хийгээд энд анализ хийсэн зүйлүүдээ бус зүйлүүдгээ шилжүүлээд дөрөв дүнд чинь гаргах юм. Айгу харахад юм төвөгтэй харагдаж магадгүй. Гэхдээ яг хийгээд үзэхээр айгу амархан нэг тийм хэцүү зүйл бол биш. Мөн Америк нэгдсэн улсын хамгийн том одоо SPY, SPDR 500 буюу Америк нэгдсэн улсын дэлхийн ерөн хамгийн том 500 аж ахуйн нэгжийн хувьцааны зурагтай харьцуулсан зураглалтыг бас мөн ингээ хийгээд хараа авчиж болно гэсэн үг. Яагаад Америк нэгдсэн улсын SPDR 500-ыг ингээ сонгож байна гэхээр энэхүү компани маань одоо жишээ нь ер нь цагуур гэсэн үг л дээ. Энэ яагаад вэ гэхээр энэ дотор тэр 500 том компани хөдөлж байгаа үнийхэн дундаж индекс тийм голчин явж байгаа учраас энэ дээр оршиж байгаа ямар ч компани энэ зүйлс ер нь энэний цагуур те энэний үр амьсгалаас шалтгаалаад энэний хөдөлгөөнийг хвчлэн дагдаг. Харилцаанд оролцож байгаа хүн хамгийн ихэндээ ер нь харж явах зүйл нь бол Dow Jones
Тэгээ Нью-Йорк Exchange, Nasdaq Exchange мөн SPY 500 гэж жижиг рүү хэлбэрээр байж байгаа. Энийг өөрсдөө ашиглаж байгаа платформ дээр бүгднийг хамгийн ихэндээ хараад тэгээд арилжаанд орох хувьцаатайгаа бас харьцуулж харж байгаа ихнийхээ тоглолтуудыг, ихнийхээ арилжаануудыг өдөр тутмын арилжаанд орж байгаа хүмүүс их боломжтой гэсэн үг. За ингээд давтах үднэс дахиад хэлье. Нарийнхан шилбэг байгаа бол тэр нь тухайн өдрийнхөө хамгийн дээд үн, тэгээд их бие, доод үн, тэр дээр нь явж байгаа вик гэж ярьжсэн зүйл нь бол ногоон өнгөтэй аль кэндлээс хамаарат хамгийн их хөдөлгөөн нь тэр шилбэн дээрээ дээшээ чухилсан учраас дээрээ барилж байгаа. Доошоо унаатай нөхцөлд идэвхжлэлтэй нөхцөлд сүдрийн хөдөлгөөн доод үнд байрлаж байгаа доод талдаа тийм ээ. За одоо ингээд бүгдээрээ Messi компани хувьцаа дээр өнөөдрийн арилжааг хэрхэн өөрнөсөн талаар харцгаая. Одоо би нэг өдрийнхэн зураглалыг нэг лагаар орлуулаа харж байна. За Messi компани маань өнөөдөр онгоохтой 10.80, хаагттай 11.66, хамгийн дээд үн 12.04. Тэрний өмнөх өдөр буюу 12 сарын 23-ны өдөр 20 одоо урагшаа 17, 16 дээд зүүн үзэгт гарч байгааг харж байна. За одоо ингээд 10 минутын чартаар ингээд бүгд зураглалыг нь харцгаая. Энэ хар бүсээс өнөөдөр ингээд чинээс эхэлж байгаа. Жохон уналттай онгож өсөлттэй байж байгаад яг энэ дээр ингээд хаагдчих чинь тийм үү. Энэ бол after hours гэдэг би өмнөх хичээлүүд дээр тайлбарлаж хэлсэн байгаа. Юу гэлдэг вэ гэдгийг. За тэгээд одоо заагаад нэг өдөртөө шилжүүлээд дахиад харцгаая. Ерөнхийдөө нэг өдрөөр нь ингээ харахаар нэг иймэрхүү юм болж байгаа шүү дээ. За би зүгээр өөрөө угаасаа зурсан байгаа. Тэгээд энэ дээр тайлбар видео хийж байгаа учраас гэдэг эднээс арилгахчээ тийм ээ. Илүү тодорхой болгоход хөдөлгөөний хаашаа ерөн чиглэлийг нь бүгдээрээ тодорхойлох гээд үзье тийм үү. Одоо яаж ерөн яг тодорхойлж болох нь уу? Энэ дээр байгаа энэ түүл эдгээр зүйлсүүдийг ашиглаад энэ саарал зураас хэрвээ уртлын маань хичээлүүдийг үзсэн бол тухайн хичээлүүд дээр би энэ Messi компаниг ерөнхийдөө өсөлтийг илэрхийлж байгаа цагаан бүс рүү оруулаад аваарай гэд Facebook дээр бас яг скриншотыг зургийг тавьсан байгаа. Хэрвээ энийг үзэж яжсэн хүмүүс бол энийг бол харж байгаа. Тэгвэл бас миний ойлгосноор айгүй олон арилжаанд орж явдгийн юм шиг байна. Тэгээд тэр хүмүүс маань өөрсдөө зураглалаа бий болгоод тэгээд энэ chart analyze бүгдээрээ хийгээд тэр нь Messi компаниг хаашаа явах боломжтой вэ гэдгийг тодорхойлох гэж байгаа. Яг энэ бичлэг хийгдэж байгаа цаг үе, яг энэ зургийг зурж байгаа одоо энэ бүх яг боддоор тийм учраас одоо энэ Messi компани ирээдүйн өсөлтийг нь ер нь өсгөх нь уруудах нь гэдэг нь бид нар хамгийн гол нь одоо тааварлах гэж байгаа шүү дээ. Хэрвээ тааж чадах юм бол зөв бид нар зураглаа гаргаж чадах юм бол энэний дагуу хангалттай хэмжээний ашиг хийгээд явах боломжтой гэсэн үг. Тэгээ би энэ шар зураасаар одоо бол шинээр үүссэн байгаа энэ uptrend-ийг ингээд зурчиж байна. Тэгээд өнгийн за ногоон болох чинь ногоон гэдэг нь угаасаа өсөлтийг биелэгддэг учраас хэрвээ энэ ногоон зураас алдах юм бол доотлын ногоон зураас руу орж ирнэ гэж би хэлжсэн тийм үү. Тэр дээд байгаа цагаан зураас энэ болохоор сэтгэлэх стон. Яагаад энэ цагаан зураас ингэж тавьж байна гэхээр бүр ингээ 2018 онд л авчи тэр доод хэсэг энэ орж ирж байгаа энэ уялдсан юмны дээшгээ мөргөөд яг нийлж байгаа энэ огтлцлын хэсэг байгааз энэ тийм болохоор энэ аюу тийм хүчтэй сэтгэлгэж байгаа хүчтэй ийм үн нэгс үг. Энэ нь бол 17.36. Messi компани өнөдөр $11 76 центтэй хаагдсан. Тэг ер нь бол хүрч боломжтой үн гэдэг нь хамгийн их нийлж би $14 гэж хэлжсэн тийм үү. Тийм учраас $14 хүртлэе бол яг энэ хөдөлгөөнөө алдахгүй явах юм бол нэлээд өсөлт орж ирэх боломжтой. Энэ ойролцоогоор 20% гэсэн үг. Тэгээ 25 орчим процентын өсөлт дахиж орж ирэх боломжтой харагдаж байна. За одоо энэ улаан зураасыг би ингээд зурж байгаа. Энэ улаан зураас нь юу илэрхийлэх гээд байна вэ гэхээр та бүгдэд ойлгомжтой болох үүднээс гар утасныхаа яг энэ аппликейшн дээр би ингээд зураглуудаа хийхээр хуруу багтахгүй жижигхэн юм л даадлагдсан. Тэгээд ингээд яагаад энэ та бүх өөрсдөө тэгээд тохирсон зүйлс дээрээ тэ компьютер ч юм уу утас
iPad ч юм уу эдгээр зүйлс дээр ингээд зурглуудыг бий болгоод өөрсдөө зурх юм бол илүү амар байх бах. Яагаад ингэж гар утсан дээр бас яаж яана гэхээр ялангуяа энэ Америкт байгаа залуучууд бол ихэнх нь нэрэндээ хвчлэн трак жолоотой холбоотой л манай монголчууд ч их жолоотой холбоотой юм идэв шүү дээ тий. Delivery ажил, Uber, Lyft, тэгэл трак гэл ерөөсөө л нэг дээр үед монголчууд мөртөө байсан бол одоо орчин үед монголчууд машинтай тий. Өдөр шөнөгүй ингээд дуучраас нутсан дээр бас ингээд юмнууд ихэд амар юм болов гэдэг үүднээс бас энэ яг утасны аппликейшн дээр ингэж хийж байгаа. Тэгээд зураглалаа бас зөв зурх хэрэгтэй. Зураглалаа зөв зурханд бол маш олон юм зүйлүүдийг ойлгож мэдэх шаардлага гарнаа. Гэхдээ одоо орчин цаг үед бол айгүй хүчрхэг энэ аппликейшн, энэ хүчрхэг indicators, энэ янз бүрийн тэ одоо энэ дүрслэлүүд, процентын өсөлт, хаашаа чиглэх хөдөлгөөн эднээсээ олж болох асар тийм сайн төрлийн indicators бий болсон байгаа. Тэгээ хангалттай бас асар их мэдээллүүд байгаа. Тэгээ энэ бүгдийг бол манай Tesla traders.com бол та бүгдэд илүү нарийн, илүү ойлгомжтой, хамгийн гол нь яг энэ дээр нь яг юуг анзаарах ёстой вэ? Энэ талаар бол илүү дэлгэрэнгүй, илүү чанартай тийм хичээл сургалтуудыг зохион байгуулж өөрсдийнхөө вебсайтн дээр тавих болно. Яг одоогоор бол манай вебсайтын хичээлүүд бүгдээрээ хийгдэж байна. Тийм учраас манай вебсайт нэгтгэхээр та бүхэн орж ирээд өөрийнхөө левелд тохирсон яг тэр хичээлүүдээ авч үзээд түүнээс ахих гэсэн замаар ингээд явах хэрэгтэй. Ерөн хөрөнгөний зах зээл дээр нэг ажиглагдаж байгаа зүйл байна л да. Одоо ялангуяа манай Монголд байгаа залуучууд тэгээ ер нь энэ залуу үеийнхэн 17-оос 35 орчим насны энэ залуучууд яаж ийнэ гэхээр хамгийн урд аргаар л нэг мөнгө олчих гэсэн нэг юм ирмэлзэл байна. Энэ бол хүний сэтгэлийн юм хөдөлгөөн, энэ хүсэл эрмэлзлийг бол яалтай л. Гэхдээ хитрхи ингэж бас яарснараа маш их юм эрсдэлтэй зүйл рүү бас орно гэдгээ бодох хэрэгтэй. Хамгийн гол нь юмыг зөв, суурьтай, сайн сурах хэрэгтэй. Тэгж байж дараагийн алхмуудтай зөв болж зөв зам руу ингэж явах болно. Хэрвээ хөрөнгөний зах зээлийг хэн нэгний ятгалгаар, хэн нэгний уриалснаар ч юм уу те. Тэгэд яг хинбэ гэж харахаасаа илүү хүнийг танихдаа хүн болгон онол ярьж чадна. Онол гэдгийг бичиж чадна. Юу ч болгож болно. Хамгийн гол нь практик дээр тайлбарлаж байгаа хүмүүсийг ялангуяа яг бодит цаг дээр болж байгаа зүйлсүүдийг үзүүлж байгаа ийм хүмүүсийн үг, ийм хүмүүсийн хөдөлгөөн, ийм хүмүүсийн дараагийн алхмуудыг сайн харж энэ дээрээ бас сайн дүгнэлт хийж явахыг хүсэж байна. Ерөнхийдөө мөнгөний зах зээл гэдэг бол ямар ч хайр, үнэрэл тийм зүйл байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бүгдээрээ сайн бодолтой 7 хэмжиж тэ нэг огтл гэдэг Монгол ардын сайхан зүрдтэй үгийг байнга санаж явах хэрэгтэй. За тэгээд мэдээ ямар ч их юм ярьч тэ. За ямар ч байсан мессегийн зураглал бол энэ улбар шар өнгөн дотор бол гүүн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр доороос зам хүчтэй аптрend хийсэн. Тэгээд сэний бичлэг буцаага та бүхэн өөрсдийнхөө утсан дээр хадгалаад авчиж болох бах. За тэгээд энэхүү боломжийг олгож байгаа Webull хэмээх аппликейшн байгаа. Энэ Webull аппликейшн бол маш хүчтэй, маш сайн юм аппликейшн. Ялангуяа хувьцаа хөрөнгөний зах зээл рүү орж ингэж үзэж байгаа хүмүүст бол ер нь хамгийн их боломжийг real time тэгээд дээрээс нь level 2 авж байгаа зарж байгаа үйлдэлүүдийг нэг бүрчлэн гаргаж ирдэг. Level 2 нүнгүү хийж байгаа. Тэгээд дэлхийн ихэнх stock exchange дээр олон юм брокеруудын одоо stock exchange-уудын symbol компаниудын хувьцааны дотор агуулгаддаг ийм аппликейшн. Дотроо мөн хүмүүсийн комент хэсэгтэй. За хамгийн гол нь энэхүү аппликейшнийг зүгээр үнгүй утсан дээр татаж авснараа та 4 ширхэг үнгүй хувьцаа авах боломжтой байгаа. Энэ видеоны доор гарч байгаа линкэн дээр дараа татаж авснараа тэгсэн тохиолдолд танд 8-аас $3,600 хүртэлх 4 ширхэг үнгүй хувьцааг өгөх болно. Тэгээ энэ бол 12 сарын 31 хүртэл хүчинтэй. Жич заяа нэг юм хэлье. Одоо манай Монголоос орж үзэж байгаа хүмүүст бол уучлаарай. Энэ бол зөвхөн Америк нэгдсэн улсад
амьдарч байгаа юм хүмүүст хамааралтай. Яагаад гэвэл хэрвээ таны хамаатан садан гэр бүлийнхэн ч Америк нэгдсэн улсад байдаг бол тэд нартайгаа яриад social security номерт хүмүүстэйгээ яриад тэгээд энэ хүү аппликейшнийг ингээд татаад тэднээс хамнаас бас ингээд хэрэглээ явах боломжтой. Одоо жишээ нь social гэж ярьж байна. Хөрөнгөний зах зээлд оролцож байгаа энэ Америкт байгаа хүмүүс бол өөрсдийнхөө энэ мөнгө тэгээд ийм брокержуудын аккаунт руу мөнгө орууллаа гэхэд ямар нэг асуудал үүсэхгүй. Яагаад вэ гэхээр хэрвээ тухайн жилдээ сток хувьцаанаас ашигласан бол 19-ээр ашиглаад такса төлөөлөл явчихна. T99-аараа хэрвээ алдагдсан бол таксаасаа асуулаад бодуулаад явчихна. Ерөөсөл ийм л simple зүйл. Энэ бол нэг тийм банк шиг ч юм уу янз бүрийн тийм бол зүйл бол биш. Энэ бол зүгээр л энгийн хөгжилтэй орны хүмүүсэд байдаг зүгээр л ийм finance-тай холбоотой юм аппликейшн шүү дээ. Энийг бас сайн ойлгоорой. Мөн энэ Монголоос болоод гадаадын орнууд байгаа манай монголчууд айгүй их мессеж хийжээ. Эдгээр хүмүүст хэлгээд манай вебсайт нэгтгэхээр орж ирээд яг Монгол тохирсон тэр трейд платформ трейдинг платформуд энэ ямар брокер зүгээрээ эдгээрийн мэдээлэлүүдийг бас аваарай гэж хэлмээр байна. Би бас айгүй их судалгаа хийж байгаа л да. Энэ чинээс хамгийн тохиромжтой Монгол тохирсон энэ платформуудыг та бүхэн танилцуулна. Тэгээ хамгийн гол нь энэ хичээл гэдэг хичээл учраас та гол нь сураад авсан тохиолдолд бол ямар ч платформ, ямар ч одоо юм зураглал юун дээр ч гэсэн ажиллаад авах боломжтой байхгүй. Тийм учраас манай шинэ хийгдэх апдейтүүдийг бас мэдхийн тулд ойрхон байгаарай. Манай Facebook пэйжийг follow хийхийг зөвлөж байна. Мөн YouTube сувган дээр маань олон видеонууд орсон байгаа эднээс дээр үзээрэй. Хэрвээ таалагдсан бол subscribe дээрч дэмжээрэй гэж хэлье. Тэгээ 12 сарын 31-нд Vbull компани энэ оффер бол дуусч байгаа. Тэрнээс өмнө 4 өнгөө хувьцаа авахыг хүсэх юм бол доор гарч байгаа линкэн дээр дараад татаж авснаар тань 4 ширхэг 16-аас ойролцоогоор $3,600 хүртэлх 4 өнгөө хувьцааг random хэлбэрээр ингээ олох болно. Энэ бол зүгээр өнгөө зүйл байгаа боломжийг ашиглаарай гэж зөвлөж байна. Мөн энэ Vbull tool энэ платформыг бол бид бүхэн дараа дараагийн арилжаанд бас ашиглах учраас танд маш олон тал дээр бас хэрэг болно гэдэг дээр итгэж байна. За тэгээд teslatraders.com-ын зүгээс одоо ингэж public-аар гаргаж байгаа хичээлүүдийн маань 6 дахь хэсэг маань ингээд өндөрлөж байна. Тэгээд үүний дараа дахиад 2 хичээл 2 юм эпизод public хэлбэрээр YouTube, Facebook ингээд social орчин тавигдана. Үүнээс хойш манай сайт нэгдээд яг нарийн хичээлүүд, нарийн судалгаа, нарийн indicators, яаж хуцаагаа сонгох, юуг анхаарах вэ? Эдгээр бүх нарийн хичээлүүд маань манай зөвхөн вебсайтн дээр орох учраас манай вебсайтыг одоо нэгдэх энэ апдейтийг үзүүлэлтээ маань ойрхон байгаарай гэж хэлмээр байна. Мөн би манай Facebook пэйжэн дээр яг бодит хувьцаануудын айлтуудыг би бас бичээд тайлбартай нь оруулаад явж байгаа зав заагаараа. Тэгээд тэрийг бас олж хараад хэрэнд хитэн таарч байна, хитэн нас алдаж байна гэдгийг бас олоод харчаарай. Тэгээд яг зүгээр энгийн жишээ сүүлийн хичээл зүйл дээр эпизодууд дээр болохоор энэ офшор арилжааны талаар ярьсан байгаа. Тэгээд өөрийнхөө аккаунтнаас өнөөдрийн ингээ ашигтай хаагцсан байгаа офшор арилжааныхаа юм хитэн персентажуудыг та бүхэнд харуулъя. За тэгээд арилжаанд амжилт хүсье. Бидэнд асар их боломж байгаа. Хөв өмөр болгон гэж хичээгээд зүйтэй анханасаа их ойлгомжтой ингээд юмнуудыг сураад явах юм бол цаашдаа залуу үе ямар ч хүмүүстэй маш юм сайн трейдерүүд бий болно. Энэ трейдерүүд сайн ингэж олон трейдерүүд бий болсноор юу болох вэ гэхээр Монгол улсын эдийн засагт ч гэсэн асар их үр өгөөжтэй энэ бас 3 сая хүнийг чирээ явуучих хэмжээний ийм олон залуучууд олон юм дараагийн үе гарч ирэх болов мөн ингээ хин хоорондоо ингээ зайтай байгаад байх биш. Бүгдээрээ бас дийлээд нэгнийгээ бас дагаад хөгжцгөө гэж уриалмаар байна. Тэгээд айгу hard working. I'm working on my website very hard. Тэгээд утга маа вебсайт нэгтгэхээр эргээд зултцгаая. За ингээ өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Дараа уулзтлаа. Баяртай.